За бүгдээрээ сайн байцгаана уу? Ойр хвшлийг хийгээгүй бүр амар ивгүй санаа зовоод сонирн байд юм байна. Би яг өөр дээрээ ингээд яг зүгээр амарж байгаа нэрэдлэр орондоо ороод ингээд уцаа скроллдоод ингээд бичлэг рeel үзээд ингээд хөвтөдөөсөн баггүй. Тэгээ би юм дэрийг нэлээд анзаараад яваалсан. Тэгж жагаад ер нь за юм болохгүй мэн да. Одоо ингэж жагаад хитрхи утсанд ороод надад ингээд хийж гийгүүлсэн юм юу ч байхгүй. Би сурч мэдсэн юмгүй ингээд ажилласан зүгээр ийм оюутан болох юм байна гэж бодоод би нэг өөртөө туршилтчих гэх юм уу нэг тийм сорилтчих гэх юм уу нэг тийм юм явуулгаа шийдээд би өөрийнхөө Instagram, Facebook, TikTok аккаунтнууд устгацсан. Тэгээд аппликейшнаа бас устгацсан. Facebook аккаунтаа Facebook Messenger хоёрыг агуулсан байг бол угаасаа би ч гадаад байгаа юм чи гэрийнхэнтэйгээ видео колл ч юм уу холбоо барих учиртай учраас үлдээсэн. Яагаад вэ гэвэл би ер нь ингээд амар ажил ихтэй тэгээд дээрэс нэмээ сурж байгаа оюутан штэ тийм байж яг амарж байгаа өдрөө за өнөөдөр амарж байгаа юм чи ингээд орон дээр хөвтэл ингээд уцаа ингээд скроллдол ингээд яваад захгүй юу. Тэгээд тэр чинь надад угаасаа амралт болохгүй улам ингээд ядраа дат нь би өөрөө бичлэг хийх ч юм уу ер нь тийм хоббитой учраас одоо юу тренд болж ийн яаж ийж юу хийвэл зүгээр юм бол гэд ингээд тэр скроллддог захгүй юу. Тэгсээр хаад нийл мэдхэд ингээд 1 цаг 2 цаг 3 цаг 4 цаг ингээд хугацсан байдаг заяа. Тэгээд ер нь тэрийг өөрөө ажиглаад за ер нь ингээд энэ сошиал аккаунтаас холдоод амьд харилцаагаа дэмжиж өөрөө ажил төрлөө ингээ хажуугаар нь буцах байгаа цагтаа өөр юу хийж болохоор байна гэдэг ийм хийж үзье гэж бодоод тэгээд устгацсан байгаа. Юу ямар амар даралтай гусаа. За тэгээд би таадэд өөрийнхөө одоо хийж байгаа no makeup-ыг хийж үзүүлэнгээ. Тэгээд ер нь бол өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээсээ ярих гэж бодлоо. Жохо амар сандраад ичээд санаа зовоод тах юм аа. Эхлээд ямар ч би энүүгээр амар санд чигшүүлж агаад тэгээд завтайхан бол энэ Medicube тонер пад энийг төгчдөг байхгүй юу? Энээс ганцыг аваад зүгээр арчижээ гэж бодож байна. Энэ бас нүүрэн жүрнэ амар хөөрхөн чигшил өгж байгаа юм шиг санагдаад байгаа. Миний уртлын камерыг ондорчдөг болох хайж байгаа хэцүү юм аа. Тэгээд би яг он гарахт 1 сарын 1 2 ингээд устгацсан байхгүй юу? Яагаад вэ гэвэл би ингээд найз залуутайгаа сууж агаад бит хоёр 2025 онд хоёлаа юу хийж бүтээсэн байна? Хоёлаа ингээд дүгнээд бичиж. Ингээд бит хоёр ярилцаад амар лаг суугаал ингээд хоорондоо ингээд бичдэг байхгүй юу? Тэгсэн чинь миний 2025 онд заяа. Яг ингээд миний хүнийг таних ч гэх юм уу? Нэг тиймэрхүү одоо хүнтэй яаж харьцах, хүнийг яаж ойлгох, өөрийгөө яаж ойлгох юм тиймэрхүү юм ингээд ер нь бол судлаж сурсан байгаа юм л та. Ингээд хортой хүмүүсээс холдох нь ч юм уу те. Одоо миний сэтгэл зүйд ингээд нөлөөлж байгаа хүмүүс яаж нөлөөлж байгаа одоо тэд нартай яаж хацах юм уу сурсан байгаа ч гэсэн би яг ингээд бодоод үзсэн чинь ном бол би унших дуртай байхгүй юу? Ер нь дуртай төрлийнх. Тэр тусмаа хувийн хөгжил унших амар дуртай. Тэгэнгүүт би бүтэн за би нэг л ном уншсан баха. 25 онд би 25 онд ад үзэгдэх зоригийг 24 онд 25 онд би ямар ч өөрийгөө дүгнэхдээ ингээд надад бүр ямар ч тийм хийж бүтээж гүйүүлсэн юм байдгүй би ном уншиж дуусаагүй заяа. Гэтэ яхаа зүгээр подкастууд бол сонсч байгаа юм л та. Гэхдээ ингэж өөртөө цаг заваа зориулаад номоо унших гоё чимээгүй орчинд өөртөө ингэ цагийг өнгөрөөгөөгүй байгаа заяа. За нэг тийм тэгээд сошиал аккаунтаар бичлэг хийж постлох дуртай гэж хэлсэн дээ. Тэгээ миний сошиал аккаунт тэгэж амар хүчтэй өндөр одоо юм хандлт аваад өсөөд хөгжсөн үг гэвэл бас үгүй заяа. Хичээл номоо хийгээд би хахаж цадтлаа амар дүн аваал тэгээ бүр юм галзуу хичээлээ гэсэн үг гэвэл бас үгүй. За тэгвэл ажил хийгээ явж байсан юм. За ажил хийгээд ингээм чамд ингээ хураасан хангалттай их мөнгө байна уу те нэг жилийн дотор чамд хураасан хурамтлал байна уу гэд харангууд үгүй заяа. Тэгээ би тэрийг бичиж байхдаа өөртөө ингээ жоохон гутраад гэх юм ч бас хаашаа жоохон сонирн болоод за бас арайч ингэж болохгүй юм байна. Бас арайч дээ гэж бодоол яг ийм бичлэгийг сонирхол те одоо ингээ за карьераа ингээ хөгжүүлэн ч юм уу тэгэнгүүтээ тэрэн дээр нэмээд боловсруулаа авч юм дээрэс нь би ажиллаа хийгээд өөрийнхөө санхүүг болгож явдаг л ингээ би энэ бүгдийг ингээ зэрэг ингэж авч явж чадахгүй гэдгээ ойлгоод за тэгвэл одоо энэ карьер те за энэ ингээ сошиал аккаунт энийгээ бүр болъё. Би одоо энэ дээр юм хийхгүй одоо би хичээлээ тэгээд өөрийнхөө санхүүгээ болгоод одоо би ингээ ойрын ер нь 1-2 жилдээ ингэж явах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд юу нь бол болцсон. Энэ сонголт маань ер нь зөв байсан байх гэж би бодож байгаа. Яг одоо байгаа дээр ингээл үнслэл бичлэг хийгээд ингээд явах боломж байгаа юу гэвэл уул нь байгаа. Гэхдээ би нөгөө өөрөх хэмжээнд хүнтэй гэж хангалттай зөвлөгөө өгтлөө сайжиртлаа. Одоо би энд хурдиж хүнд ингэж юм ярандаа ч юм уу. Ингэж би хүмүүс зөвлөндөө ч юм уу тэгж бодтлоо ер нь нэлээд миний бодож байгаас бол нэлээд хол байгаа хгүй юу. Тийм болохоор тэг болцсон. Би яг тэр хамгийн устгаа тэг болохын өмнө би бүр амар ажиллаа завгүйгийнхаа хажуугаар амарж байгаа нэрэтлэр луцаа үзээл ухаал ухаж байгаад бол нэг санаа манаа орж ирэх юм бол за энийг хийчихээ гэж боддог. Баггүй юу?
болно. Тийм гарч ирнэ гэдгийг хүлээж тэгж амар Instagram дээр ухдаг. Тэгээ тэр байдал байна угаасаа надад таалагддаггүй. Тэгж явж байгаа бас яж яхад тэр үед чинь шинэ он гарна нилээн их ажлын хажаагаар төргөө ол амар хийдсэн заяо. Яж яхад төргөө олон дуртай заяо. Амар хоёрын оронд юм дурлна. Би сахар ерөөсөө нэг тэгж хүсэж иддэггүй мөртлөө би бүр ингээд идмээр санагдаад пицца ингээд халуун ногоотой чизтэй чикен микэн би бүр ингээд амар дуртай. Тэгээ тэрийгээ идчихмээр санагдал тэгэл юу н баг өдөр болгон тэгж идэл амар завгүй яваацаа болохоор өдөрт 2 ажил мэл хийгээл тэгэл ингээд оройн ирээд нилээн орой тэр нөгөө халуун ногоотой чизтэй пицца чикнээ идэл ингээд захиалал. Тэгэл тийм ч мөнгөнд ч амар хэмнэлтгүй дээрэс нэмээд миний беби влогт ч гэсэн амар муугар нөлөөлөд би бүр амар тархалаад заяа. Амар тархалаад. Яг он ихлээл. За одоо ингээд болиё доо. Ер нь өөрийгөө жоохон бодоод түргэн хоол молоо болохгүй бол энэ түргэн хоол чинь угаасаа биенд амар муу гэдгийг хүн болгол мэддэж штэ тийм ээжж би ингээд тэгээд зүр ажил хичээлээ ч гэсэн зохицуулаад өөртөө цаг гаргаад ажилдаа яг явж л байгаа л та. Тийм байхаар шийдсэн. Тэгээд одоо л би амар гоё байгаа. Ер нь үзээд ингээд ямар тийм стресстэй байх юм байхгүй. Би нэрээ он гарснаас хойш ингээд нэг номоо дуусгацсан заяа. Өнөөдөр чинь 1 сарын 20 байхгүй юу? 1 сарын 20. Тэгээ 1 сарын 20 гэсэн чинь би нэг ном уншаад дууссан заяа. Бүтэн жил нэг ном уншиж амжаагүй одоо чадаагүй ээж би нэг сар ч хүрэхгүй хугацаанд нэг ном уншаад дуусчих байгаа байхгүй юу. Ингээ утас ийм амар муухай. Нэр да энэ намайг уншсан заяа. Сайн уу хамгийн сайн хувилбар минь гээд энэ ном надаас амар таалагдсан. Энэ ингээд бас намайг өөр суухгүй ингээд өөрийнхөө талаар те бодоход нэлээд хүргэсэн. Тэгээ энэ ном бас амар таалагдчихж байгаа. Тэгээ би өдөр болгон тэмдэглэл энтрээ. За өдөр болгон ингэж худлахгүй байна. Тэгээ өмнөхөө бодвол ер нь л амар ойрхон тэмдэглэлээ өдөр тэмдэглэлээ бичиж байгаа. Өдөр тэмдэглэл бичгээр угаасаа ер нь би амар бичдэг байсан байхгүй юу. Тэгээд өмнө жилээс хойш ер нь ингэ бичээгүй. Тэгээ өдөр тэмдэглэл бичгээр хүний ер нь бодол тэгтэрж дотор бодогдож байгаа юмнууд чинь ингэж зэгцэндээ ороод дараалтаа болоод хүн илүү дутуу юм муухан бодож одоо сөрөг юм бодож ингэж гүү гэж байгаа штэ. Тэгээ primary хүртэл шин дараа. Одоо ингэж будалтынхаа арсыг бэлтчихлээ. Тэгээ би тэгээ дараа нь болохоор шууд ингэ консилер ингэ тавьчихдаг. Би болохоор энэ яг миний л заавар шүү. Би ногооноор нь болохоор батханы сорвууд дээрээ түрхэд энэ ягаанаар нь болохоор өөрийнхөө нүдний хөвгөлтөн дээр түрхэд орчдөг. Тэгээ жоохон байж байгаа дээрээс нь жоохон кремдээд тэгээд миний суурал юу нь бол болдог байгаа. Миний төрсөдөр болсон байхгүй юу? Өмнө нь бол тэгэл Instagram дээр найзууд төрсөдрийн минь түрхийгээл нэг нь стори хийдэн штэ. Тэнгүүд нөгөөд нь дагаал юу нь бол минь түрхэгдэн штэ. Тэнгүүд одоо ингээд тэр надаас амар сонирхолтойсэн заа. Юу нь ингээд сүртэй хүмүүсээс амар юм хүлээхгүй. За угаасаа нэг манай хэдэн 10 жилийн багын найзууд маань хөрөх бахтаа бус найзууд маань мэдэхгүй дээ гэдгийг угаасаа мэдж байгаа заяа. Тэрэн дээр нэмээд амар би яг энэ гэртээ дотныхоо хүмүүстэй хитгэн жижигхэн хүрээл дундаа амар хөөрхөн ингээд тэмдэглэсэн. Нэг худлаа үнэн мэддэхгүй баахан тийм хүмүүс байгаад идэв штэ гэхгүй юм муухай юм аа би. Тэг надад яг үндэ тэр нь бас таалагдсан. Зүгээр л миний төсөөжийг мэдээд намайг үнцэнтэй гэж боддог миний найзууд маань л ингэж надлуу санаж минь түргэж байгаа амар гоё санагдсан. Тэгэл зарим ганц хоёр найз ба намайг бас хайж мэйгаад юм хум бичих гэсэн чинь болохгүй хайж ч үгүй бичсэн л дээ. Тэр нас амар хөөрхөн байсан заяа. Хайж ч бачи зүгээр. Тэг хүмүүс намайг амар эморцсон гэж бодоодсэн. Найз залуугаас сольж болоод нэрд ингэж малаад энэ хүн чинь бүр газар доор орчлоо эмороод байгаа юм биш үү гэж бодсон юм шиг л надлуу тэл бичсэн хүмүүс зүгээр үү амьдуу гэд бичээл Монголд байгаа найзууд мэдээд амьдуу гэд бичээд юу нь бол зүгээр өөрийгөө өсөг тэгэж юу нь бол болиулахгүй бол угаасаа би нэг юмд тэгээд орох гээд ахаараа орох гээд байдаг байхгүй. За одоо энийг ингээд жоохон хүлээ чин заяа. Найл артистикчтэй хамтарч ажилладаг байсныг мэдэх хөлөө. Яг тэр ихчтэйгээ ч гэсэн одоо юу нэг хардаа миний хүмүүс бүр ийм урт ургацсан гой ургацсан сахгүй юу. Тэгээд угаасаа би Instagram ашиглахгүй юм чи хүн дээр яаж өнгө очиол ингээд надад намайг бодож үг гэд байхав тий. Тэр чинь би бас эргүүлээд ингээд төлөх хөстэй ингээд хийх ч хөстэй юм уулна байхаа. Тэгээд чадахгүй болгоо ингээд бүгдийн ажиллаад бөөсгоё. Би бүр кремдээ ийм жоох нэг хэрэгэлж байгаа нэг хардаа. Энэ миний кремийг бас хүмүүс асуудж байсан. Одоо бол гэтээ хүмүүс мартсан л ахaltaа за гэхдээ яхав. Одоо миний хэрэглэж байгаа крем маань нэг ийм крем байдаг шүү за. BB крем гэсэн юм. Энийг би бүр амар жоох нэг хэрэглэдэг заа. Одоо энийг харж идэ. Би бүр ийм жоох нэг ингээ авсан заа юу. Тэнгүүд энэ одоо бүр ингээ тараад яаж харахыг та яд ингээ хараарай. Монголоос ээж мөн бэлгэлж ийсэн. Тэгээ энэ дэрснээс хойш хайж үзээгүй. Угсаа энийг хэрэглээл. Тэгээ энийг артлын харангууд Made in Korea гэсэн мэт. Солонгос бичин мөчтэй. Яг эндээс угаасаа олдчих واخ гэж бодож байгаа. Тэгээ яг 21 номер бэж 21. Надад л амар дэжгүй таардаг заа юу. Тэгээ энийг одоо гаран дээр үлдсэн. Үлдсэн зав би сая ингээд нэг л дарчаад ингээд авахад миний нүүрийг баг тэр чигтэн крем болгож хүрээд байгаа байхгүй ямар тийм. Би уус нэг амар зузаан крем тавьмаар байдаг болохоор ер нь баг болчоод идэх байхгүй. Тэгэл ер нь хүн мэдлэг боловсралтай болцсон байхад яг тэр контент игээд нэр алдартай карьераа хөөгөөд тэгэх чинь ер нь ажгүй амархан гэж бодогдсон надад ягаад ч юм уучлаар зүгээр эхлээд би энд Солонгос сурах гэж ирсэн юм чинь сурыг өөрийнхөө эхлээд яг хийх ёстой юмаа хий гэж
бодоод эхлээд ер нь л амар эвгүй юм байлээ. Уцлуу ингээл байскал ингээл гар яваал заяа. Уцаа аваад ингээл шалгаал юм байхгүй шүү дээ. Буцаж тавиал дахиад аваад дахиад шалгаал би бүр яг юм тэнэг рефлекстэй болсон заяа бүр. Тэгсээр байгаа сурцсан. Байн авч notification шалгаал юу ирсэн мэн яасан мэн гэдгийг ингэж авсараа. Тэгээ авангуудаа юм ирсэн байх юм бол орж хараад эсвэл ирээгүй байх юм бол шууд нөө reels гүйлгээл ингээл үзчихдэг. Тийм бач бүрттэй амар хэцүү мэлээ. Тэгээ ингээ болчоор юу амар гоё эд юм байна. Нэрэн гисэн шүү. Оюунтэй сүүдэр. Тэгээ ингээд би мейкап ч бичлэг гэтэр нүдэд тиймэрхүү юм хараад байх нь хүмүүсээс өдрүүлж болдгоо гэсэн. Би бол ингээд тавьчихдیں۔ Саний парлааныхаа артлаар нь гусчдаг байхгүй шүү. Та хэд ч гэсэн ер нь боломж чинь гарвал ер нь тэгээд сошиалаас жоохон холтоод үзвэл бас гоё юм байна гэж ер нь бол бодсон. Би нөгөө бүрий гэд хүний подкастт амар дуртай тэрийг бас амар сонсдог. Тэнгүүд тэр допамин гэд бичлэгэн дээр нь бүр амар лаг тайлбарлаад өгсөн байлээ. Ер нь бол тэр допаминыг яаж ялгаруулах, яах их гэд тэрний талаар амар лаг бичлэг хийсэн байлээ. За одоо ер нь л ингэ сүдэр тавьсан заяа. Powder. Жохон тавьж өгнө. Яг тослогдоод байдаг хэсгээрээ. Би яг энэ хэсэг хамрын нүрэ ингэж яагаад тэгээд тухны энэ хэсгээр өглөө нүүлгэл тэгээд оройн зөөгчгээд оолгож байсан. Өглөө будаах ч юм бол будаг айгүй урт тогтох шаардлагатай. Би жоохон ойроос харахгүй болохоор нүуний бодгоо. Тэгээд дараа нь ингээд хуурайс өдөрт явна. Ийм чичиг энэ авч явахд гөрөх. Тэгвэл энэ биднийх амар сүртэй дай суугаас авч ирсэн баха. Купанаас ч цагчлуу нэг тиймэрхүү газар л авч ирсэн. Тэгээд саяны тавиад өгсөн сүүдэр дээр ингээд жоохон тодруулаа. Би нэрээ үсээ тайруулъя гэд өчтөн дээр хатсан ч өсчигч минь үсээ тайрж өгөөгүй шин. Яг хата юм байл мэл. Тэг үсээ тайруулаагүй. Тэгээ 26-нд ер нь нэлээд төлөвлөгөөд гаргасан. Тэр төлөвлөгөөгөөрөө байж чадвал би ер нь нэлээд хэм хийх ёстой. Байж чадвал та гэдэг. Би хүний намтар уншиж үзтээ мүү гэж амар бодож байгаа. Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтраас миний явах замыг төтчилж өгдөг тийм амар гоё гэж хүмүүсээс амар сонсоод байгаа болохоор хүмүүсийн намтар түүхийг уншиж үзье гэж бас амар бодож байгаа. Одоо л би сайн уу хамгийн сайн хэлбэр минь гэд номоо дуусгацсан. Одоо үзхээс гар бол найл үжээл хүмүүс амар уншаал дууссан ном л да. Гэтэ би уншиж байгаагүй байхгүй юу. Тэгээ одоо уншиж байгаа. Иймэрхүү уншсан байна. Хийцгүй уцаа барайл ирэхээрээ их дотор нь ухах юм байхгүй юм чи. Хажууд номоо аваад уншдсан байлээ ер нь л. Эхлээд одоо энэ ингээд хамрынхаа уртлыг ингэж гаргаж өгчөөд хүмүүсийн энэ хэсгээс ингэж залгуулж ингэж өдрөө. Үзэг буруу юм санагдахгүй нөө. Л өөрөөрөө гусчдаг шүү дээ. Ямар амарсан нөө. Камерын дээр бүр нэг тийм хамар өндөрсөн мань харагдахгүй ямар санаа. Малисэн цав харагдаад. Би тэг нүдээ нэг аим боддгоо юм дөө. Нүдээ энэ сүдэрнийхээ энэ бороор зүгээр л гэл хайлтгүй л гээл. Би чинь бас сакс болиулна амар хоббитэй заяа. Бүр үнэхээр хоббитэй байсан явуулна. Тэгсэн мөртлөө би 2025 онд гадаал ингэж 100 байхад гадаал ингэж найзуудтайгаа хайлт сакс макс тоглож шидэн дээр ингэж байсан уу гэхээс биш. Гэхдээ 100 ч юу бас нэг амар сүртэй сакстаж чадаагүй заяа. Угаасаа 100 чинь хэсэг байж байгаа амар хаалчтай штэ. Тэгээ бус үедэн дандаа орой ажилтаа штэ би сакс тоглоогүй. Саксч тоглоогүй, улуурч тоглоогүй. Бас өөрийгөө бодоолээ. Ямар ч спорт хичээллэг юм чи. Юусо хөдөлж мэдлээгүй. Байгаад байгаа хгүй. Яа. Тэгэл өөрийгөө нь бодоол. За энэ одоо спортоор жоох хичээлээ би хаагаа хөдөлгөөд эрүүл халлаад гоё номоо уншаад яг юм гоё амьд харилцаа, яг амьд хүн шиг юм амьдрий да гэж бодсон. Одоо нэр миний саруусын бодог ийм. Энэ нэг юм зах дээр нь ч бас хайш юм би. Монголд ингээл уусаа байж лээд штэ. Надад энэ амар таалагддаг зав. Надад бас өөр дахиад нэг ийм саруусын бодог байна л да. Энэ уул нь амар сайн тогтдог. Уул нь амар сайн тогтцтой. Ийм будаг мөртлөө арай арилах гэж бүр амар зовдөг байхгүй юу?
Бүр ингээд орой будаг арилгах тэр нь надад амар хэцүү төвхтэй юм аа. Тийм болохоор би зөв энийг яадаг. Энэ болохоор ингээд усанд жоохон оргож жагаад энэ яг бороод өдөр мөдрөлж байгаа хэцүү л дээ. Гэхдээ яг бороомор орохгүй зүгээр энгийн өдрүүдэд бол зөв усан цайхан оргож твлээж жагаад ингээд өөрийнхөө ойлоор ингэж урж жагаад ингэж угаагаад арчаад тэг ингээд авахд ингээд зүгээр ингээд үлдчихдэг заяа доороо. Тэгээд хүний сармусгаас амар гоё дөрвөлгэж өгдөг. Би энүүгээр ер нь бол өдөр тутамдаа бодож идэв. Ямар сошиалгүй болсон ч гэсэн зураг бол авчаагаа л да. Зураг хөргөө аваад члөмжл хийгээд яхаа байхад байгаа. Гэтэ зөв постлохгүй л халуулгацэр. Би энэ дэрснээс хойш нэг найзтайгаа уулзсан ингээд бүр 2 жил уулзч чадаагүй заяа. Саядлахад солонгос хийж уулзч чадахгүй байдаг шүү дээ. Тэгсэн чинь ашгүй манайз мэдрээсээ бичээдэг уулзсан. Монголд байхад манайз төрөл явцаахгүй тэгэхээр ер нь баг 3 4 жил уулзаагүй жаад уулзсан гэсэн үг. Жоохондоо ингэж уулзч аваад жоохон томроод бит хоёр чинь хоёулаа талтал цаг хугацаа яваад томорцоо шүү дээ. Тэгсэн чинь намайг том болсныг л гайхсан. Одоо миний сармусны ялгаа харагдаж байна. Тэг хөгжим дуу бас нэг амар сонсгоо болцсон. Одоо явж байхдаа зүгээр сайхан орчныг ажиглал. За одоо тэнгүүтээ зав. Надад хөмсгөний маскара байхгүй. Тэнгүүд би хөмсгөөр гэж хандаа мандаар зурхгүй байхгүй юу? Шууд энүүгээрээ одоо энэ чи сая ингэ бодсон шүү дээ. Сармусаа бодсон. Тэнгүүд энэ дээрээс нь бодг нь юу нь бол багассан гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэрүүгээрээ шууд энэ хөмсгөө ингээд маскара гэж одоо харж хараад. Дээдээс би нэрээ одоо 2 жил амьдсан энэ гэрээсээ тахгүй нүүгч байгаа. Ер нь амар их надад ер нь амар их сонирхол байгаа юм байна уул. Би сая нэг хэсэг нэлээд тархалаад өмнөх ануу шиг жоохон сэтгэлээр унж мунаал тийм байха болцсон байлээ. Ер нь бол өөрийгөө ингэж байгаар нь байлгаж аваад угаасаа л би өөрийгөө буруу идээд түргөө ол амар эзэстэ мэдчихэж байгаа штэ. Тийм болохоор за яах вэ? Угаасаа л би ингэж тархалахаа мэдчихлээсэн юм чи одоо гоё зүг болоод эрүүлэлээр амьдарч яхад яг туралт нь одоо бонусанд нэрнэ гэж өөрийгөө бодож тайвшруулаад тэгэл ер нь айгүй гоё зөвөр амьдрий гэж бодож байгаа. Энэ одоо хацран үлгч шүү нэрээ. Би тэг уруулын версэн гэж авцсан. Манай хүмүүс боддог их намайг аргахан болоод байгаа чи. Гэл мэддэг. Хүмүүсийн хотлоор нь ч гэж байх уу? Миний дараахан болно ч гэж байх уу? За тэнгуүдээ нэг юм махист нэг юм бор харандаа байгаа зөв надаа. Энүүгээрээ би нүдний доотлолтой нэг хальт юм хүрээ зураад. За тэгээд ер нь л дуусаа. За. Хотлоо өөрийгөө камер дараа бодоодсэн чинь. Тод бодсон юм шиг байна. За сүүлийн алхам би зүгээр ингийн бодолтонд нөө хайлайтер энэ тавьдаг юм уу? Ийм нэг юм харандаагаар нүднийхээ энэ доотлолт жоохон контур шиг юм үзүр зурж өгнө. Одоо нөгөө нэг саяны дахир бор харандаагаар уруулаа жоох уралж өгöd. Тэгээ манай тийм уруулын бодог надад хэлгэлсэн байхгүй төрсөдөр тэрнээс мань уулзаад. Тэгээ тэрнээс түрчих. Тэгэл миний бодолтой болчлоо дөө. Тэгээ ер нь аль ингээд миний no makeup маань боллоо. Уруул маань ихтэй жоохон тодолчихв. Ингээд дээрээс би ноём татдаг гэсэн шүү дээ. Тэрийг харуулъя заяа. Энэс будгийг айгүй сайн дүүжд юм байлээ. Ингээ будчаад. Зя. Ингээл ер нь л миний бодолт маань дуусч ин да. Байхгүй хугацаанд тийм их юм хийж ин да. Ер нь л Instagram-аа хачаад би усаар амар савж байгаа. Өглөө босоод өөрийнхөө өлийн илгэн дээр айгүй сайн гоё өглөөний цаг өөртөө зориулж хийж идэж байгаа. Тэгээд би гоё цаг цагаар бол ном уншиж байгаа. Одоо би сая нэг ер нь л нэг сарын 20 хоногийн дотор би 3 удаа заал авсан байна гэж боддоо. Зүгээр сэтгэл авал болж байгаа байхгүй юу? Заал аваад
заалан тоглоод хөлсөө гаргаад амар гоё юм. Одоо топкийнхоо оног ахиулна гэд хичээлээ хийж байгаа. Гоё өдрөөлгөө хоол ээж идэж байгаа өөртөө. Гэтэ хоол ээж тэгэхээр санхүү мөнгөнд чимнэлтээс гадна нэрүүл хооллоод гоё агаа. Айгуул хийх юм ихтэй гоё идэм юм. Та ч гэсэн боломж чинь гарвал утасныхаа аппликейшнуудыг устгаад жоохон өөртөө цаг зав зориулаад юм хийгээд үзээрэй. Тэг би жоохон дулаан орвол бас гүүн гэж бодож байгаа. Одоо ямар ч 2 сар гараад байраа солиод нүүгээд тэгээ тэнчэнэ бас ер нь дасгал хийж мэддэг болно гэж бодож байгаа. Ер нь бол амар их төлөвлөсөн юм байгаа. Ер нь хэдэн инстаграмаа нээх явсаа мэдгүй байна. Тэгээд ямар ч гэсэн яг нэг юмдаа төвлөрөөд хичээл номоо хийхээр зорж байгаа бол ер нь утас муцаа ер нь л жоохон голхон байлгаа тэгээд туршаад үзэхгүй юу. Миний ингэ сэтгэл санаач гэсэн айгу өөдрөг юм гоё болж ирж байгаа. Нэр ингэсэн шүү. Хүн завгүй гэл байгаад байдаг шүү дээ. Тэнгүүд яг утсандаа хэдэн цаг үрж байгаа вэ гэдгийг нэг хараад үзээрэй. Утсандаа өнгөрүүлж байгаа цагаа өөр юмар юу хийж болох уу гэдэг чинь бас амар сонин содон хин юмуд гарч ирдэм байлээ шүү. Тэгээд та ч гэсэн утасныхаа цагийг хараад ер нь нэг сануулгах гэсэн юм аа. Та утсаар нэлээд оролдож байгаа шүү. Одоо энэ болоорой гэд хэлэх үүднээс энэ бичлэгийг хийлээ. За. Энэ бичлэгийг маань ингээ энэ хүртэл үзсэнд баярлаа. Баяртай.